Сайн бацна та бүхэндээ өнөөдөр юм төргий. За Canva хаагчлах ээлж дугаараар та бүхэндээ бас нэг 3 зүйлийг хийж үзүүлье. За нэгдүгürt нь яг энэ фото зургийг тийм ээ янз бүрийн юм стайлаар ингэж өөрчилж болдог юм ап байд юм байна. За энийг та бүхэн танилцуулъя. За би хүүгийнхээ зургийг нөгөө ап ашиглаад одоо ийм арт стайлыг ингэж өөрчилсөн байна. За хоёрдугаарт нь ийм одоо улсуудын өндөр барилгууд байдаг шүү дээ. Шинэ одоо Шинэ Зеландын Sky Tower байна. За өшөө бас нэг Английн нөгөө Big Ben гэдэг нэг цаг байдаг шүү дээ тийм ээ. За энэ байна. Ер нь бол ийм өндөр юмнуудыг тийм ээ бас иймэрхүү сонирхолтой эффектээр бас яг нь постэр хийж болдго юм байна. За энийг би үзүүлье. За 3 дугаарт нь бид нар Валентины баяраар нөгөө нэг нэлээд олон бүтээгдэхүүн хийсэн байгаа. За тэгээд дизайнууд гаргасан байгаа. Тэгээд би яг энэ Валентиныхаа гаргасан дизайнууд дотроос нөгөө энэ Tumblr гэдэг нөгөө усны сав байдаг шүү дээ, том усны сав. За би энэс нэгийг аваад тийм ээ энэ юун дээр постэр хийсэн байгаа. За ер нь бол яг бүтээгдэхүүнүүдээр өөрсийнхөө дэлгүүр дээр байдаг юм бүтээгдэхүүнүүдээр постэр хийхдээ ер нь бас яг энэ аргыг ашиглах зүгээр санагдлаа. За би болохоор яг ийм цэнхэр харах хөнгөтэй одоо энэ Royal Blue гэдэг юм лээ. Өнгөтэй тэгээд яг энэ юуг нь бас артлах нь бэкграунд энэ бас иймэрхүү өнгөөр аваад гэхдээ голдоо бас ийм цайралттай ингээд тийм ээ бүтээгдэхүүнийхээ өнгнөөс жоох эсрэг тийм ээ. За ингээд энэ постэр хийсэн байгаа. За энийг та бүхэнд хийж үзүүлье. За эхлээд бол нөө стайлыг өөрчлөөрэй. За би эхлээд хүүгийнхээ зургийг авчий тийм ээ. За тэгээ ап руугаа очиж жоод биш үү art style changer гэж бичин заяа. За энд нь art style changer гэж бичингүүт чинь хамгийн ихний энэ юу байгаа. Ап байгаа. За энийг дарж ороод за тэгээд зураг ингэ сонгоно. За би болохоор энэ зураг сонгоно ингэ тэмдэглэсэн учраас энэ дээр шууд гарч ирж байна. За тэгээ хэмжээнээс бол нэлээд олон юм стайлууд байж байна. Надад болохоор энэ street legend гэдэг энэ стайл нь таалагдлаа. За та нар бас өөр стайлуудаар бас оролдож үзээрэй. За тэгээд энийг ингэж дарчиж жаад тэгэл яг нь generate гэх тэгэнгүүт энэ маань ингэж жоохон унтж жагаад энэ зургийг чинь гаргаад өгнө. Тэг юу гэсэн шүү дээ тийм ээ. За тэгээ add to design гэдэг тэгэнгүүт ингэж дизайн руу чинь ингэж нэмчин заяа. Энэ зургийг за тэгээд яг нь артлын найлгаад энэ зураг маань ингэ бэлэн болчихно гэсэн. За энийг бол яг нь бас арай нөгөөдгөөс нь арай өөр хийц юм уу да адилхан юм байна. За ер нь бол яг адилхан хийдэг юм байна. Өөр стайлуудаар бас сонгуул сонирхолтой байж магадгүй тийм ээ. За хоёрдугаарт нь энэ би энэ Big Ben-ийг юу хийж үзүүлээ. За би болохоор энэчнээс юу руугаа орж жоод фотос руугаа орж жоод зураг сонгоно. За би болохоор нөгөө Big Ben гэж бичиж жаад энэ Английн тийм ээ одоо энэ зургийг авсан байгаа Англи гэж оруулаад за тэгээд ингээд нэг тал руу шахацсан их зүгээр гэдэг. За тэгээд одоо энийг авах нь 2 болгоно. За тэгээд доотлихын зургийг бол нэлээд бүлэр идэнэ. За хүл имиж гэж яагаад тийм ээ ингээд нэг нэлээд одоо бүлэр идчих. За тэгээд энэ хоёр дахь зургийг оруулж ирнэ. За тэгчээд энэ дээр бид нөгөө элемент руугаа орчиж жоод юу гэж хүгээд тэгэхээр shadow border гэж чинь дөрвөлжин юм сүүдэр одоо эдмэд бүх талаас нь ингээд харлуулсан юм шиг юм юу гараад ирнэ. За тэгээ энийг яхаа жоохон бас гол молыг олчихно тийм ээ. За тэгээд ингээд давхарлуулаад ингээд нэлээд гүн хар дангаараа бол бас нэг тийм хар байж чадахгүй. За ингээд хар болгох чинь. За тэгээ хамгийн наадлын зураг бол яг нь яг энэ харынхаа энэ дөрвөн одоо хэсэгт нь тааруулаад ингээд оруулчихна. За тэгээд 3 гутахад удаага яах вэ гэхээр нөгөө энэ зургаа биш тэ юу яана дахиад авчирна. За дахиж авчрахтаа бол яах вэ гэхээр бүр нөгөө нэг яг анхны байрлал руу ингэж оруулж агаад ингээд нөгөө тэмээ артлын ингээд бэкграундыг арилгах чинь. За тэгэнгүүт энэ маань иймэрхүү болж юм тийм ээ. За тэгэнгүүт яг нь энэ зургнуудын яг дотор нь ингэж оруулж өгөөд за энэ маань ингээд энэ хэсгээрээ ингээд нааталт нь ингэж харагдаж байгаа тийм ээ. Энээсээ дэше гараа явцсан юм шиг юм хөө эффект орж байгаа. За энэ бол нэлээд дээшээ байсан бол бас илүү гой харагдаж магадгүй л юм тийм ээ. За юм байгаа. За хоёр дахь нь юм байна. За гурав дахь нь болохоор энэ Tumblr байна тийм ээ. За би болохоор нөгөө нэг юу яасан байгаа. Эхлээд нөгөө нэг бүтээгдэхүүнээ оруулж ирнэ. За би ингээд Tumblr аа тийм ээ. За энэ маань юм хар хөвгтэй өнгөтэй учраас өнгө дагуу тийм юу оруулах өнгө дагуу за энэ артлыг бас арилгах. Бэкграундын энэ хөвгтэйгээ адилхан өнгө сонгохын тулд ингэж очиод энэ дээр очиод тийм ээ. За энийгээ дарна. За ямар өнгө яах юм гэхээр энийг сонгочих заяа. Тэгэнгүүт артал нь бас яг энэ юуны чинь өнгөтэй адилхан
өнгө ороод ирнэ. За тэгээ бэкграундаа бид нар яах вэ гэхээр авчих заяа. За тэгээд байна штэ. Одоо энэ дээр очиж жагаад энэ хар өнгө чинь одоо нөгөө цэнгэр өнгөтэйгээ адилхан байх ёстой. За энээсээ яаж жаад энийг авчих заяа. Энэ цэнгэр өнгө чинь. За энэ өнгө чинь болохоор одоо нэлээд юм цайвар дөө цэнхэр байх хэрэгтэй. За энийг бол бид нар яхаа нэлээд одоо юм цайвар дөө цэнхэр сонгох хэрэгтэй. За иймэрхүү ч юм уу тийм ээ. За тэгвэл энэ стайл руугаа очичоод бид нар яг энэ өнгийг ингээд энэлт нь оруулчих. За энэ голдоо бол яах нь юм цайвар нь ороод энэ тойроод бараа нь орсон байх хэрэгтэй. Тэгэхээр энийг ингээд сонго. Тэгэхээр энэ маань ингээд голоосоо ингээд цайраад бусад тал руугаа тийм ээ ингээд бараа өнгө орж ирж байна тийм ээ. Иймэрхүү эффект оруулна. За энэ цайвар хэсэг дээр энэ юу н орчиж байгаа байхгүй юу. За тэгээ яг энэ гол юм нь бол энэ агаа. За бус нь бол яг вэ гэхээр та нар бол энэ бичиг бол оруулаад ирж чадна шүү дээ тийм ээ. За энэ юугаа вэ штэ. Энэ юугаа бид нар бас жоохон юу яах вэ? Эдит рүүгээ орж агаад жоохон юу яачих нэ сүйдэр өгчүүл бас зүгээр ингээ shadows гэж орж аваад тийм ээ. Drop гэд. За drop дээр болохоор энэ detail нэг жоохон нэг 5 blur-ийн нэг 5 6. За энэ angle-ийн нэг 64 5. За энэний гэсэндээ энийг нь болохоор нэг 33 хавцаа байхад бараг болж ирсэн санагдчихэв нэг 31 33 тий. За тэгвэл энэ маань ингээд энэ л тал руугаа бас нэг жоохон юм сүйдэр өгсөн байдалтай харагдчихэв тийм ээ. За тэгээд яг нь бас энэ дэлгүүрийнхаа вебсайтныхаа нэрийг бас энэхэн доотлолт навчраар тавьчихсан. За ингээд яг нь за энийг бас Tumblr гэдгийн энэхэн юун дээр нь тавьсгийн тааруулж байна. Та нар бас манай энэ юу нэр тийм ээ хэдүүлээ энэ чинь Америкт байгаа хүмүүс бол энэ юу яаж болно? Манай энэ дэлгүүрээс одоо худалдан авалт хийгээд тийм ээ Америкаас Монгол руу бас авч болно. За custom гэдэг маань энэ дотор нэр мэрээ бичүүлээд тийм ээ жишээ нь одоо энэ дэр за энэ юу бэ штэ одоо энэ хандаа үлгчдэг янз бүрийн хэмжээтэй юм постэр байгаа. За энийг бол энэ дээр бол ингээд та нар тийм ээ ихтэй хосууд нэрээ бичүүлээд бидний дуртай зүйлс гэд тийм ээ тэр дуртай нэг 7-8 юм а бичээд явуулчих юм бол бид нар яах нь яг тэрнцэн зориулаад эдийн стайлаар зураад яг энд нь оруулаад тэгээ таны дандаа хосоороо хийдэг юмнуудыг чинь энэ чи бичиж өгөөд ингээд танд яах нь хэвлээд өгөх байгаа. За энэ болохоор хар цагаан юм юутэй хүрээтэй. За тэгээд ийм 4 хэмжээгээр гарч байгаа шүү. За ийм байна. За энийг бол яг аян дээр хийлгэж болно, янз янзын юм дээр хийлгэж болно. Бас дурсгалтай их зүгээр асуудад бас их зүгээр юм байна гэж би бодсон баа. За ингээд энэ сургалтыг дуусгах баярлалаа. Баяртай.